Only you can do make all this world seem right. Only you can do make the darkness bright. Only you and you alone can thrill me like you do, and to fill my heart with love. Энэ хорвоод зорын ганц хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх таны аз жаргалтай хорон бүрийг хамтдаа бүтээн гэж нол. Боловсрол телевиз Кичнол хамтран бүтээв. Ханза гал тогоонд өрсөлдөгчгүй. Орой минь үзэгчдээ манай гал тогоо шоуны нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн киноны шатанд оролцох оролцогчдыг манай наран сулга маань танилцуулнаа. Сайн байцгаана уу орой минь. Ингээд Kitchen All брендийн ээж бүрэн тарихыг хэн нэгэнд бэлгэлэх эрхийн төлөөх финалийн энэ удаагийн дугаарын эхний зочин бол Коркет хэмээх хоолоор элт давуу ялалт байгуулж чадсан MB Talk хөтлөгч Баяса. Баясатай амжилт хүсье. Хоёр хоролцогч маань амттай тортелла болон улаан чавганы цайгаар элт илүүрхэж чадсан манай дуучин Сарна. Сарнад амжилт хүсье. Ингээд сүүлийн оролцогч маань биднийг Арста пирогоор дайсан онц думдын аниматор Тэмүүлэн. Тэмүүлэндээ амжилт хүсье. За ингээд манай хоёр тоглогч маань нэвтрүүлгийн дүрмээ танилцуулна. За нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 30 минут. За мөн нэвтрүүлгийн материал сонгох хугацаа 20 секунд биш 30 секунд. Ойлгомжтой өмнө бол та нарт бүгд нь хэлжсэн. За энд сонгож явах хугацаад сольж болно. Ширээн дээр очиод сольж болохгүй. Ойлгосон тийм ээ? Авсан бүтээгдэхүүнийг заавал ашигласан байх ёстой. Ямар нэгэн тусламжийн цаг байхгүй. Ингээд та бүхний өмнө үндсэн орцсон маань байгаа. Үндсэн орцтойгоо танилцъя. За та бүхэн гараа тавина шүү. Намайг эндээс дохио өхөр сэхэн. Анхаар 1 2 3 и. Юу вэ? Яа эврим. Яарс нэг шууны л гар юм шиг байна. Шууны гар. Ингээд нь штэ. Ингэж энэ өдөс дахианы саруу хараад төрсөн анхны сэтгэл сарна. Амир. Амир ингэцээ мэйчсэн. Хизээч амьдралдаа хийж үзнэ гэж төсөөлөөгүй юм байсан л та хамгийн гол нь. Тэр нэг сонирн байсан. Баяса. Өдөс чи мэдлсэн гэж зүгөө. Мэдлсэн энэ. Тэгээ би ямар сандаа мэдлж байгаа болох нь гар гэж бодвол. За, Тэмүүл. Би зүгээр хомстой нийтд юм болов уу? Хомсгүй нийтд юм бол бодоо. Дэлгүүр хийнэ гэж хэлсэн шүү дээ. Тийм, хомсыг авах юм болов би мэдгүй. Тэгт би нэг амар айж мэж хэвчэглэв. Окей, шархал юм байна гэж байна. За тэгвэл та бүхний эргэлзээг тайлъя. Өнөөдрийн даалгавар манай дэлгэцэн дээр гарах болно. Ингээд дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Хэн саруутай бэлөө. Тэр гэж бялуулах хүнийг ширхэг байж шүү. Амталж шарсан дахианы сарвуу. За мэдхгүй нэг борх юм харагдсан байна. Боронктэй болох юм байна. Тэр дээр нь тэр шар өнгөтэй юу юм бол? Сонгон тавьсан юм. Гэхдээ тэр бөөрөх шар. Гүнждээ үр. Гүнждээ үр юм тийм. Ер нь та гурав маань дахианы сарвуу идчихсэн үү? Ур зүгт явж байхад хараад айдаг байсан. Энэ мах ихтэй л юм нэдэж шүү дээ. Бас болоогүй хоёр тоол нь. Өндөг улаан лолын хуураг. Энийг бол Энэ амархан хийчихсэн үү? 30 минут ийм хоол. Ийм юм хийх үү гэж. 30 минут хангалттай өстэй. хангалттай хугацаа. Хангалттай. Агаач нарт ийм Өндөг улаан лолны хуургыг за хийж байгаагүй маа гэд идчихсэн мэт. мэдчихсэн. Би ер нь хятад хоолнд ургуултай дээр ер нь иддэг. Тийм үү. За тэгвэл өнөөдөр эдгээр хоолыг хийхэд хэрэглэгдэх туслах материалаа бүгдээрээ сонгоцгоё. Сүү байгаа мó. Шидэт бүтээлгээ авъя. Цэнцэрэн. За. Тэр шилтэй юу вэ? Саке юм уу гэдэггүй. Энэ хэрэг болох юм уу тий? Мэдхгүй. За тэгвэл одоо гурлаа подносоо бариад нэг игнэнд ирээд зогсъё. Туслах орцоо сонгох 30 секунд явж эхэллээ. Ой тавьчихсан. Яна. Батлаа.
Ижи. Өндрөө хагалч та. Манай байж гараа. Яна. Уши наасаа гортгэр чи. Хоёр хоол нь штэ. Хоёр хат штэ. За энийг хэрэгтэй л гэж бодчих. Энэ одоо хэрэгтэй юм уу та? Энэ яг юу юм бэ мэднэ юм аа? Дөрөв. Хоёр. Би. Нэг. Би чээс хатгаад авчтай. Дуусаа. Авчил та. Үгүй. Дөнгөсөн. Болцоо. Та хоёр одоо сервис авчихгүй яасан би? Би яг өчтөр шиг аа. Жохоо. За манай гурван маань бас урд нь орж исэн болохоор сонголтын дээр бас нэлээд туршлагатай. Би гайгүй юмнууд сонгочлаа гэж харж байна та гурвыг. Та гурав өөрсдөнд ямар сонголтондоо хэр сэтгэл хангалуун байна? За баясаа. Би ч өмнөхөө адилаар л баг юм сонгочлоо. Яг ерөнхий хоолнд ашиглах юмуд авцсан л гэж боддог юм байна. Тэгэл жоох юмтай төрүүлсэн шүү дээ. Тэ? Ер нь материалыг сонгосноор болдгоо шүү Тийм дээ. материалыг сонгоснороо биш ээ. Эд чинь л дээ зүгээр помидор бол зүгээр санаа зовлтгүй. Сарнаа минь гайгүй сонгож чадсан уу? Гайгүй гэхдээ саримсаа марцсан. Гэхдээ яг надад энэ саримсыг орлуулагч байна л та. Тэгвэл болно шүү. Тий. За тэмүүлэн. Хич нэч. За окей. За тэгвэл та гуравтаа ингээд амжилт хүсье. Ингээд хоол хийх үндсэн 30 минут маань явж эхэлснийг дуулгая. Амжилт. Помидор. Тэнцэг. Нөгөө амар аяч яваад басна. За. За энэ ч одоо дандаа супер шилдэгүүд оролцож байгаа шүү дээ тий. За тэмүүлэн Шилдгийн шилдэгүүд ордог. юу сайглах гэж байна? Энийхээ амтлагч нь эхлэе ч тийм үү гэж бодож. Өндөр помидор бол дараа нь болох ч Дараа нь шууд хуурчих юм чинь бол гайгүй бах гэж бодож. Наа чи соус нь юуныхын соус ээ? Энийх юу? Энийг гэж бодож. Энэ нэр ямар эвгүй харагддсан бэ нараа? Ийм байна. За За чи сте эвгүй биш нэр ёо. Энэ яах гэж байгаа юм бэ? наач нөө амтын зөөдрүүлэх гэж байгаа. За энэ гүнжтийн үр ах шиг байна. Тийм гүнжтүүр. Чи ер нь нэлийн гайгүй сонголт хийчихжээ тий. Тийм баг. За амжилт. За баярлаа. За сарнаа маань юунаас эхлэх гэж байна? Би шууд энэ нэг сарвуу гэдэг юмдаас эхлэх гэж байна. За Сарвуугийн педикюр хийгээд. юунууд энэ Ямар эвгүй юм бэ? гэж юм уу тий? Энэ одоо бодвол мэдээж хумстаа нэг Эвгүй юм бэ наа чи? хумстаа нэгдэх юуг л ах л та тий. Өдөс сурталгүй л ах л та. Хаалах л та тий. Яа. Стага хийж байгаа. Харин тэйг амар юм тий. Би чи энийг ингэдэг сахгүй нөгөө урд мурд явж хахад ингээл бүр дэлгүүрийн лангон дээр хүртэл үйждэг штэ эднэр чи ингээд амталцсан шууд итгэхэд бэлэн мэлэн хараад би яста энийг л би идэж чадахгүй мэн гэж харчихсан. Би чи янз бүрийн хоол идэх дуртай байхгүй туршиж мөрчөөд. Энэс ч айгу дандаа ингээд нэг харахаар нэг ингээл дотор арзгандаг штэ. Тэгээд ер нь нэг ингээл хараал өнгөрчдөг Тий, байсан. тэгээд би энийг л амьдралдаа баг идэхгүй шүү ухааны чи бол. хийдэг байж штэ. Йоо тэр сүүжүү авах гээд ингээд бариад үзээс яах гэсэн. Тий, тэр яг сүүж байсан. Тий. Бид гурав тий хэрвээ арих мөн байх юм бол гурлаа төрүүлээд нэг би минь амжилтсаа тогтооч дэмжиж үзье. За. Йоо яар юу юм бэ ёо. Энэ арай байна. Йоо энэгээр дөрөөс хумснууд. Йоо. За амжилт. Зөө баярлалаа. За. Чам дутуу юм юу аа? Дуу юм байна уу? Энэ тэр ширээ мөрөөс болгочихгүй. За. Энэ одоо ийм ихээр явах гэж. Наач зүгээр дээр нь затсах юм чинь зүгээр. За. Яа одоо юунаас эхлэх гэж байна? Сарвуунаас эхлэх гэж байна. Энийг харин одоо энэ хумстай байдаг, хумсгүй байдгийг мэдэхгүй байна. Өөрөө л мэдэхгүй юу? Та идэх Итгэж байгаа бодоод юу? тийм байх тий. За амжилт. За баярлалаа. Манай гурав ямар ах шиг байна? Дажгүй. Ерөн сонголтууд нь их дажгүй. Яалтчгүй л шилдэгүүд юм байна. За би та урд нэг бас энэ хоолны талаар нэг мэдээлэл өгье. За дахианы сарвуу буюу одоо сарвууг ерөнхийд бол Азийн орнуудад маш их хэрэглэдэг. Одоо Тайван, Хонконг, Хятад, Тайланд одоо ихэвчлэн 100 маягаар гэдэг. Яг оройн хоол маягаар бол хэрэглэдэг. Тэгэхээр та бүхэн хийхдээ мэдээж бол одоо дэвтэж болгох ёстой. За дэвтэж болгох ёстой гэдэг нь та бүхэн одоо заримд нь байна. Заримд нь тэр материал байхгүй байна. Энэ үгийг сайн бодоорой. Юу гэсэн бэ? Тэгвэл өөр аргаар ямар л дэвтэх арга байна. Бас Даанч бодлоготой мэдгүй байна. да нэрээ. Фитикүр хийх нь маш зөв. За тэгээ эдгээрийг мэдээлье да. Бусд нь одоо та бүхэн өөртөө Баярлалаа. Эдрийг хадгалч тийм үү? Заваарс. Хумсын авах бодлыг байсан да. За яг зүгээр ингэ хилчиж байгаа юм. Тэгээд
дараа нь жижигэн хумснуудаа цуглуулахад ийстэй юм. За 5 минут бол явцсан байна. Юу хурдан юм бэ? Тэгдгийн дэлхийр хурдан иргэн шүү энд бол. Пенальти шатн дээр бүр хурдан иргэжтэй. За хоол маань харьцангуй хялбар хоол байгаа. Нилээ халуун ногоотой юм хийжлээ. Би ямар ч зэн хоёр амтлагчид перч дээр нь бол холиод ягаад дэнэгэд дүрээд тосондоо шараад нилээ их тосондоо шараад тэгэл болчих واخ гэж бодож байна. За энийг ингээд түр орхичээ. Тэгээд одоо нөгөө одоо ичдүү чинь 100 шин гэсэн шүү дээ. Тэгэхээр чинь гайгүй. Шууд шараад гэх юм бол хатуу болоод доторх баг шиг махан түүх байх болов өстой. Тэгээ жигэнчи гэж бодоод тэгээ жигэнтний дараа арай амт оруулах зорилгоор өөр амтлагч игээд тэгээ шарч үзсэн дээ. Шууд шарахад нөгөө дахианы юу буудах аюултай шуус. За ямар ч нэг сарууга нэг юм болгондоо тэгээд тэр хоорондоо юугаа болгоно. Өндгөө болгоно гэж бодож байна. Хальсрахаг болохоор жоо хатуу бах гэж ойлгоод тэг эхлээд гоё ингээд шараад панко байсан болохоор бодвол панконд ингэж мингээд гоё шарангуута борлуулчаад тэгээд ойстер соус, сой соус цуунаасаа хийгээд давс жоохон ахаар перцэглөө жоохон хийсэн юм байна. Давс хийгээд тэгээд жоохон сахар бас хийсэн. Тэгээд дараа жигнэ гэж бодсон. Өнөөдөр та гуравт маань их тийм эвгүй хоол таарлаа тий. Энэ шиг та гурав маань энэ тэнд явж зөндөөл янз бүрийн хоол идсэн байхаа. Яг санаанаас гарахгүй тийм нэг юм ийм нэг эвгүй хоол идчихсэн гэд тийм юу байна уу? Түүх дууссан. Мэлхий юм ах идэж үзчихсэн. Тийм үү? Ямар вэ? Дахиад шиг юм байл шин. Тийм үү? Нэг юм жижигхэн гоё моётой тэгээд нэг тийм газар байсан аахгүй яг нэг бараг л ногоо мэлхий цэлхий гэдэг нэртэй байлээ дээ. Тэрэнгөөрөө айгу алдартай гэхээр нь. Тэгээд идэх зэрэг яаж хөрөв? Зориглж идэж үтсэн. Үзье гэж байдаг. Тийм, үзье гэж л үтсэн юм л та. Баясагийн хувьд тийм сонин содон идчихсэн тийм түүх байна уу? Яг бүр яг зориод жомом идж үзье гэж бодоод байна. Юу. Үзье гэж бодоод байгаа. Ямар амар юм бэ? Анх бол мэдээж магч өөрөө юм далаа тэнгисээс хоол уусах учраас анх суши идэхэд их ивүү идэг байсан. Ааха. Одоо бол сушийн үнэхээр дуртай. Түүгийн загсны амтанд орсон. Тэгээ одоо ер нь бол явандаа юм янз бүрийн илүү гаж хоол, хоолны шоунууд шүү гадны. Дэлхийн гаж хоолнууд гээд тэднийг үзэхээр тийм хоол идмээр санагдаад идэв. Тэгэхээр нэг зорж идж үзнэ. За Тэмүүлэн маань бүр өстой нэрээ тэнд бүр гялцуулж байна. Тэмүүлэн надад ярилцах цав байна уу? Байна. За тэгвэл Тэмүүлэнд маань тийм элдв янзын гаж хоол идсэн юм байна уу? Ер нь их тэгж нэг дурлаа тэгж идээд идэх шүү дээ. Ерөөсө тэгж тийм түүх байдгүй юм байна надаа. Тийм үү. Угаасаа хараад үгүй л гэж боддог. Тийм, ерөөсө гоё л иддэг. Тэгж харж муухай харагдсан нь бол идэхгүй. Идэж байгаагүй. За 10 минут явцсан байна. Ёо 10 минут үлдлээ гэж бодлоо. Манай наран солонгын хувьд бас тийм эвгүй хоол идчихсэн. Лангуст лөө. Юу лээ нэг юм том юм тэр ч одоо хавч юм уу? Хавч байхгүй хавчны лобстерийн төрөл. Тэр бол эвгүүд орохгүй. Тийм үү? Харин дансаг хоолнд орно шүү. За харахад хэлбэр дүрсэн. Тийм л баг. Дахианы сарууга жигнэх маягтай. Харин дахианы сарууга би яаж өнгө оруулахаа учраа олохгүй байна. Магадгүй би өндгөө ашиглаж магадгүй баг. Өндгөндөө гадуур нь бүрээд дараа нь сухаарнд ороод үзье гэж бодчихлоо. Гэтэ мэдэхгүй байна. Би бол нэг могоо мах идчихсэн. Бас үт идэж үзсэн. Үтцсэн. Тийм тарган нөгөө цагаан бүдүүн үт. Гэхдээ тэрийг ихлээд яг өтгөж хараад юу юм бэлээ. Тэгээд өтгөж бодохгүйгээр би зөөлний нэгсэн бүр хуурцсан. Тэр хуураад. Өтгөд тэр аюу гоё юм байна шүү дээ. Одоо өндгөө шараад помидор эднэрийг нэг голоор нэг хуваагаал тэгэл дээрээс нь жоохон тавь. Өндөг помидортай би махгүй гэртээ хийдэг л дээ өндөг помидор төрөлтэй махгүй агууд ээж үзэж байна. Би нэр дахианых дээр нэг юм нэмэхээ мартчихсан шүү дээ. Сой соус юм. Сарагч энийг авчих уу? За тэг. Жоохон. За таарэ за. Тэгээ. Энэ ихэ гэж юм. Юу нь бол айгүй их юу яадаг. Facebook нөө сошиалаар иймэрхүү солонгос хоол моолны амар юм хоол хийдэг мэдэг бичлэгнүүд өөр шууд гараад ирдэ шүү дээ спонсорууд. Тэдрийг харж л байсан. За цаг дуусахад 17 минут үлдсэн байна. Ёо үгүй л үү. Масарна мэн өөгүй л үдэг аль хийгээд. Хэлэхэд помидорыг яг юугаар амтлах хэрэгтэй мэдгүй. Помидорыг шууд түүгээр нь л яах вэ? Миний энэ ерөөсөө
харагдахгүй аа. Одоо энэ ойстрыг би хийгээд, ойстер соус хийгээд. За ямарсан бор өнгөтэй болох юм байна. За сарамстай юугаа болохоор би хятад маягийн ламт орууландаа ямарч байсан. Аз маягийн, хятад маягийн. Өндөгтөө помидор гэртээ хийдэг байхгүй хаяа яг дүүгээсээ сурж авсан. Тэг яг хятад маягаар тэгээд тэрэнд чи яг сарамс юу ордог байхгүй. Цагаанга. Сарамсыг гол нь ер нь хятад тоолны бас айгүй тийм нөгөө нууц байд юм бэлээ. Сарамстай ингээд яг хэлж хийж ягаад дараа нь яг гарахын өмнөхөн сарамсыг бүр ингээд жижигхэн унтаглаад тэгээд дээр нь ингээд хийгээл нэг таглал плет контрасттай. Тэгээд нэг тийм хагас түүхийн юм шиг те. Тэгэхээр ер нь бүр ямар ч хоолнд гоё амт орт юм бэлээ. Яна миний дахианы сарв юм фейлд чинь яах вэ? Баясаа. Ер нь 30 минут гэртээ хоол хийжсэн үстэй. Ер нь нөө. Хийжсэн үү? Хизээч хийхгүй шүү дээ. 30 минут бол бага байна гэж хэлэнтэй гэртээ бол. Бага. Тий? Амар яарсан үед явах те бас нэг те. За 30 минутанд өндөг шаарж болно хэвээр юм шиг. Энэ Болно. Манай нэвтрүүлэгт оролцож ирсэн нэг залуу, цэргийн сургууль төгссөн залуу өглөө босоод 30 минутын дотор 25 хүнд зориулж цөөвөө хийжсэн. Тий. Зарим нэг одоо манай оролцогч бас нэг хүн бий. Жилдээ нэг л удаа галтгоонд ордог гэж байсан нэг залуу. Тий? Тэгтээ жилд нэг удаа орохдоо хамгийн чанартай хоол байдаг гэсэн. Тэгээ манай эхний дугаарыг бас ялагч болж ирсэн шүү. яг амьдралын шаардлагаар бол хийчих واخа. Үлссэн үед маш хурдан хоол идэх шүү дээ. Гялцдаг шүү. Үлссэн үед өндгөө бас хоолн шаарч байгаа. Өндөг бомдор болцсон шүү идэж болно шүү. Тэгж байна. Ямар өнгөрөө нэ. За Сарнагийн хувьд бол гэртээ хоолыг бол гялцуулна өстэй. Би юу гялцуулахдаа гялцуулнаа, удахдаа удна. Амар нарийн ширийн юм бол бас удчих тийм аа. За цаг дуусгаад 13 минут үлдсэн байна. За арай үгүй байлгүй дээ. За. Заавал хариулт хэлж байгаа юм тест. Ядаж цаг руу нэг хармаар байна даагаараа шүү. Харахгүй нэг үг хэлээд байгаа царай авахгүй. Сарна юу үрч хийгээд аа? Энэ жоохон цагаангаа. Цагаангаа. Би миний хоол болчлоо дөө. Чи ямар өнгөрөө бэ? Ийм хурдан уу? Арай Чи хинээрэнд хийчихвэ. Авсан материал худлаа болоо. Яарвал даарна. Сэтгэл санааны дайрт хийж гин. Гэж би ойлгоо. Спортын ч юуны сэтгэл зүгээр их тоглох үүстэй. Тэмүүлээ урд нь 30 минутанд хоол хийжсэн юм ер нь. Хэлгүй хаа. Яа. Гомын чанал. Тэмүүлээ чамбаа юм аа. Тийм дээ. Гомын чанал өндөг тавьсан болоо шүү дээ. Хийс нэрээ. 10 минутанд хийжсэн биш. За энэ түлэгчлээ. За энэ бол ингэ. За одоо энийг ядаж ичээд өгчий даа. Хийсэнтэй харагдахгүй бол. Ага. Энэ доотлын болох гол үзэл юм. 12 минут. За гайгүй л үү дээ. Гайгүй амтчаар юм бэ те ер нь бол. Тэ өөрийгөө тайвшруулаа л гэж. Энэ нэг өндөг хамгийн сонин нь ингээд цав цагаан өнгөтэй өндөг юм. Өндөг чинь яг шар байдаг үстэй. Цагаан дахианых. Тэгэхээр үзэмч жоохон тиймэрхүү харагдаад наа. Тэр цагаан шарн нөлөөлөхгүй гэж. Наа чи аав ээжт нь л наваа. Тэрнээс гайгүй. Түлэгдчихв. Бор өнгөтэй болцсон байж тээ. Бор өнгөтэй болсон. Яаж борогтой болгочвоо? Чи бүр дуусчаад айдсан яваад байгаа юм. Ингээ баясаа угаасаа ингэдэж шүү хоёроо ойлгохоор ингээ хисэж ингэж ширээгээр хисэж бодоо. Энэ нэг солонгос гүүжүүжан гэдэг үлээ тиймэрхүү юм авах хэрэгтэй байсан юм те. Гэтэ амтчтэй таних гоё болсон байл гэдэг. Гээд хотлоо ичээ. Одоо зүгээр энэ болохыг л үлээ. Энийг болохыг л үлээ. Энэ болчвол минийх бор өнгөтэй болцсон шүү. Яа. Баясаа тэр хойгур чинь бас янз бүрийн юмнууд байгаа шүү дээ. Ан тийм байна. Энийг ихлээр нэг болгоот. Түрүү нэг одоо энэ хоёр шараа дуусна л хоёр. Шараа дуусны чинь дараа энэ үгээ хэлбэр бахаа. Ямар үг. Жигнэж болох юм гэсэн шүү. Уул нь болоо технологи нь болоо. Технологи нь бол жигнэж болох юм гэсэн шүү залуусаа. Би одоо жигнээд л байна. Жигнчээ дараа нь шарах байсан юм л да болно. Одоо. Одоо галаа багсчихъя. 6 авах болчихоо. Сой соус. Мэ ах уу. Одоо өнөр бол гоё гарч ирж шүү. Бас нэг хуурж байгаа юм болохоор. Тэндээс үү? Найднаас дарамтлаа. Өндөг помидор бол ингээл болоо. Өөр байхгүй өөр балга. Болоо л гэдэг энэ. Гэтэ яг энэ гомын шиг хоол юм те. Өндөг пам дээр. За сүүлийн 10 минут
Сүүлийн 10. За. Өндөг амьдэр чинь бол ядаад ах юм байхгүй Байхгүй шүү шүү дээ. Бараг сүүлийн 3 минутанд хийчих юм шүү. Чимэглэхдээ яаж чимэглэсэн байлаа? Тэр юу саарсан шүү. Тэмүүлээ. Хоёр тоглож юм тусламж байхгүй хэцүү байна уу? Тэгээ хажуу дэмжээ хийж байгаа нь л айгүй сайн байна. Ааха. Гэхдээ ер нь бол зурнаас нь хараад адилхан болохгүй л хичээж л. Сарна болдог бол тусламж авмаар л энэ гайгүй юу? Гайгүй шүү. Тусламж авмаар байна. Уул нь олоо. Хамгийн хэрэгтэй зүйл чинь тэр юм. Даанч дөрөмдөө байхгүй тий. Тусламжийн хоол энэ тэгэл хажуугийн хоёрын хийж байхаар шипи авъя гэж бодсон чи манай хоёр заахуудаа хийж байгаа бол таарсан. Тэгэхээр нөгөө өөр өөртөө итгэхээс аргагүй байдалд орсон доо. Яа. Яасан? Тас шүү. Сүлэгдэж үү? Зүгээрөө. Би л иймэрхүү зэргийн юм үсэрсэн тос мосыг нэх ингээд агчаал цаашаа эрхтэй хүмүүс амир сүртэй энтэй бүр ингэж яваал бүр би бол яг агчаал тэгээ цаашаа хийчихдэг юм аа. Бид нар чи хүн зохиолохоор яа гэдэг вэ? За. Ингэсэн хүмүүс бол ингээд юм байна. Жижиг сэжиг тоохоо очно. Би ганц юм асуугаад хариулт авчмаараа энэ хэр хурдан болох вэ? Хурдан болдог гэсэн шүү. Энэ 30 минут байна гэдэг чинь бид нар хурдан болдог юм сонгосон л гэсэн үг. За тэгвэл адсны юм. Таних баг хатсан баха. Үгүй. Би жигнэж байгаа юм чаа. Өнөр юм уу? Нүрэ. Гэтэ чиний хол яг бүр яг тэр зураг шиг байна шүү. Тийм. Би ер нь зураг шиг хийгээд дээ. Чи өөр аниматор чи зураг шиг аа. Төсөөлөн бодох чадвар сайн байна те. За Хоног дугаарууд дээр болоо тийм. Амтын бас үзнэ бас. Тийш үү амт идэж одоо амар чухал шүү дээ. Одоо тэгтээ эхлээд үзэмж байна. Тэгээд дараа нь амтаа үздэг болсон. Тэгээ үзэж харж аваад гоё харагдсан. Хүн бол одоо мэлмигээрээ их чаддаг болоод байгаа. Одоо сүүлийн үед Ааха тийш үү. нүдэрээ хоолыг олзолж. Өнөр хамгийн сүүлд амт гэдэг юм. Өнг өнөр амт. Тэгээ хүмүүс ингээд яг хоол идэж байхдаа нэвтрүүлэг үзэх юм бол яг дурсал хөдлөх болоо. Бидний хоол Яг гоё л одоо хэлдэж шүү дээ. За 6 минут. хоолоо хийчлээ гэж хэлэх нь жоохон муухай санаад байна. За тэр архи ашигласан уу? Би ашигласан. Би хэрэгтэй болоод тавьсан байх гэж би харсан. Тэгээд зөрүүлээд дамтлагчсандаа хийцэн. Зя одоо энэ дээр Энд бол бид болохгүй шүү. сайхан ногоон сонгоно. Тараж Оо өгнө. тэмүүлэг бүр бэлэн болчлаа хөөе хоёроо. Хамгийн гол нь бидний материал сонгохноор бол архи тавьсан байсан. Одоо сүүжүү, солонгос архи, будааны архи. За энэ дотроо уул нь бол эдгээр маань одоо тэр архи дотор бол маха амраад зөөллөөд за мөн одоо гадна бактерийг устгаж шүүснийхаа дараа хуурж болуулаад тэгвэл гоё амттай болох байсан. За тогоо чимээгийн хүү юу болж байна? Өнөөдөр фейлсэн. Хэдэн минут Өнөөдөр хэлцээ. За сүүлийн 5 минут. За 5 бол учиртай. Хавчаараа түр ирлүүлж болцсон юм да. Хавчуур хавчаар sure. Жирлэх бол гэсэн да. Чамдас авчир авахгүй юм уу? Бага. Баясаахыг авцсан. Оо би син өмнө хэрэглэв юм шүү дээ. За хоол дууссан бол гараа өргөж болно. Авсан юм бүгдийг хэрэгсэн. Гүнштэй үрээр хэрэгсэн. Перц хэрэгсэн, арх хэрэгсэн, хүндэр хэрэгсэн. Яа. Нөгөө хоёр чи ерөнхийдөө дуусчих шүү баясаа. Чинийх жоохон 100 зад гарагдаад багш байх юм. Хан тийм ээ нөө. Чи бүр тэгээд нөө хэлсэн гэдэгтэйгээс бүр эвлэрч чам тийм. Эвлэрчлээ. Ийм амархан байсан юм. Ийм чи тамирчин хүн шүү Хаа зөндөө бай. Баясаа. Бооцоогоо бид хоёр чамдар тавьсан байлаа. Уучлаарай тааллаа гэж. Одоо уцаагаа ууч бид хоёр өөрчилчтэй гэж. Тэ баясаа санаа зовлгүй. Бас ингэж байгаа амтаа бол ширэн дээр аваад ирэх чинь билүү тийм үстэй. Ийм их бууж өгөхгүй шүү баясаа. Бууж өгөөгүй юу? Тийм шүү дээ. Чиний хоол ямар ч амтаа байгаа бид таашгүй. Миний хоол хамгийн гоё болно. За. Сүүлийн 1 минут. авахгүй болохгүй байна. Гоошлоо. Нэг барихаар За сүүлийн 30 секунд. Болцсон байж тээ юм байна. Сүүлийн 30 секунд. За амжичлаа дөө гуруулаа амжичлаа шүү дээ. Тийм шүү дээ. Мундаг байна шүү дээ. Тэглгүй яах вэ? 30 минут гэж бүр их сандарч илаа.
сандрагч байхдаа санаа зовж исэн юм уу? Одоо нэг даалгавраа биелүүлж чадахгүй хоолоо нэг түүхий болгочихвол гэж санаа зовж. Сүүлийн 10 секунд. За энэ 8 7 6 Миний хоолгоо яраа. 4 би яг энэ зогсчихлоо. 2 1 цаг дуслаа. Манай гурван маань гурлаа амжилттайгаар дуусгаж чадлаа. Манай хоёр залуу Энэ илүү их нөө нэг материал авсан хүмүүсийн бүгдийг ашигласан бүгдийг шалгахчод болох гэдэг шүү. Баяр хүргэе. Үнэхээр сайхан өрсөлдөөн боллоо. За ингээд нэвтрүүлгийн маань хамгийн торгон мөч ирж байна. Энэ бол бид гурав нь та гурвынхаа бүтээлийг амсах. Ингээд эхэлж дууссан дараалалаараа Тэмүүлэнгийнхээ амсъя. Төрүүл дуурсан хөөний ам гэдэг. За хөлдөөл хөлдөө хаа. Яа. Энэ харагдсараа 3 Ер нь бол зураг шиг харагдаж шүү анхны байдлаар бол тийм ээ. За амс гурлаа. За амсаа. Энэ юу вэ? Зүгээр чимэг юм уу? тэрнээс нэг хадах хэрэгтэй юм. Хацсдаг нэ. За ингээд Ёстой идэж байгаагүй байна. Тэнтэй. Хотоогоо идчихсэн. хомшин аваагүй юм уу? Аа тийм. Манай асаарай. Ойг байдаг хотлоо. Хомшнотоо байгаагүй. Хомсоо авахгүйгээ ярьжлээсэн л та. Өөр тоглоод байна гэж бодсон байхгүй бид нөгөө хоорондоо. Тэгсэн чи амар тийм сериусны жок явуулсан бэлээ. Би тэр хомсын зүгээр тойруулаад идчихтiin баг гэж бодохгүй. Йоо, ичи ямар юу юм бэ? Яа. Зөөлөрсөн байна уу? Амсчлаа. Амсчлаа гинэ. Яг нэг тийм хятад урд зүгийн хоолны амттай байна тий. Хоёрт дууснаар нь Сарнагийн хоолыг амсъя. Яа. Өөрөө орж сарнагч дэмдээд. Угаасаа ялагчд бодсон шүү дээ. Мэдхгүй шүү дээ хүмүүсээ. За. За энэ бол хамгийн өсөлтөө шүү. Гоё шүүсэнд нь болсон байна. Одоо Сарнагийн сарвуу гэдцгээ. Яа, юугүй шүү. Санаа чи фитикүр хийцтэй. Хамгийн сайн фитикүр хийсэн байна. Яг хоёр өөр амт байна тий энэ хоёр. Тийм Хоёр ээ амт байна. тий. Шал хоёр өөр амт байна. За. Одоо 3 дахь өөр авна. Хамгийн сүүлд дууснаар нь Баясагийнхаа хоолыг амсъя. Ихэм дуулах хоолоо юм да. За энэ бол одоо тэгээд өндгөө шарсан байна. Өндгөө шармын стайлаар. Би өөрөө өндөг помидорны хуургыг хийх арга жоон буруутсан. Халуун гал дээр помидорыгээд өндгөн дээргээд орхичаагүй. Плет рүүгээ шилжүүлсэн нэг буруутсан. За баясаг За баясагийн сургуулиас нэлээд болсон байж магадгүй шүү харин. Нилээ удаан бодгоодсон. Нэлээд удаан чанаа шараа дахин шараад. Саачас. Гэтэ наач Гар юу. шал сонаа авсан. За тэгэхээр бид гурав одоо дүнгээ нэгтгэх хэрэгтэй. Манай хоёр тоогооч маань дор бүрнээ өөрөө ялгчаа тодруулсан байх гэж бодож байна. Ингээд дүнгээ нэгтгэх учраас та гурав маань манай галтайгааг төр хугацаанд орхино. За амжилтасэй. За баяр хүргэе. За тэгэхээр хоёр ах маань мэргэжлийн үед ямар зүг одоо дүгнэлт хиймээр байна? Ер нь бол хамгийн ихэд одоо манай энэ Тэмүүлэнгийн хувьд болохоор өнгө үзэмж харагдах байдал зургатайгаар хамгийн дөхөө сайхан болсон байна. За Сарнагийн бол хамгийн яг гоё нөгөө улаан дойлоо өндөгтэй тий яг гоё болсон байна. Гоё зөөлөн. За нөгөө өндөг помидор хоёр нэг биендээ уусаад шингэсэн. Маш гоё амтай байна. За дахианы сарууны хувьд бол бас найжгүй сайхан болсон байна. Баясагийн хувьд болохоор зэрэг халуун уурандаа энэ помидорны хамтыг ингээд буурахгүйгээр шарна гэж ойлгосон юм шиг байна. Тэгэхээр зэрэг нөгөө үндсэн хоолноосоо зөөр явчихж байгаа юм. За саруу болоос адилхан айгу дайггүй амттай яг хин Сарнагийнхаас ялгаад ах малгоо болцоо сайн байна. За ийм л байна миний хувьд. За одоо байх уу? энэ дээр бол яг адилхан. Дутах юм байна. Хоёр бол санал нийлж санал нэг байна. За тэгээд хоёр маань тэгвэл дүнгээ гаргасан гэсэн үг үү? Гаргачлаа. Тэгвэл гурван оролцогчоо эргэн гал таванд өрье. Тэгэхээр өнөөдрийн Kitchen Hall брендийн ээж бүрэн тарихыг хэн нэгэнд бэлгэлэх эрхийн төлөөх финалийн нэвтрүүлэг маань ялгчаа тодрууллаа. Ингээд галтайгоо хамгийн түрүүнд орхих хүн бол
энэ төр чи найд төв бүжиглдэж шүү заяа. Зөвлөд байхгүй. Ямар ч ханск болохоор хэцүү үү. Баяса. Баярлаа. Одоо би шууд өвлөө. Баярлаа. Манай нэвтрүүлэгт оролцсонд баярлаа гэ. Кичн олын зүгээс танд гарын бэлэг. За Миксер. Хамаасан шүү. Баг байна. За баярлалаа. Өвлөл гармаар санагцаа гэж. За зүгээр ер нь бол хоол босны дараа нөгөөрийнх нь тавсан байдал хоолын босон бэлэн босны нараад над явж биш боломж байхгүй мэн гэдэг бодол нь баттай болсон л доо. Ингээд миний өмнө зогсож байгаа та хоёрын маань аль нэг нь манай нэвтрүүлгийн ялагч болсон байгаа. Энэ хүн хэн бэ гэхээр Айн яа. Яналийн дугаарыг маань ялагч Сарна. Баяр хүргэе. Тэмүүлэндээ бас баярлаа. За баяр. Амар мундаг байсан. За баярлалаа. Тий чи үнэхээр чамбаа үнэхээр мундаг байсан. Эрэгтэй хүн гэхэд үнэхээр мундаг байсан шүү. Баярлалаа танд. Кичн олон зүгээс. За баярлалаа. Баярлалаа. Кичн ол брендийн ээж бүрэн галтгооны тавилгыг хин нэгэнд бэлэглэх эрхийн төлөө финалийн дугаарын ялагч болсон Сарнада баяр хүргэе. Баяр хүргэе. Ингээд манай нэвтрүүлэгт оролцсон Сарнада маш баярлалаа гэж. Баярлаа. Кичн олын зүгээс гарын бэлэг жимснээ Амар гоё. Ястаа хэрэгэлдэг юм байна шүү. Сарнада баяр хүргэе. Мундаг байсан шүү те. За баяр хүргэе. Баярлалаа. Сүүлд жоохон амар даалгавар байсан. Хийж үзээгүй. Бүр огт мэдгүй хаалцсан. За ингээд энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Одоо Сарнатагаа хамтдаа бүгдээрээ галтгоогоо бэлэглэх айлаа сонгохоор явцгаая тийм үү? Ямар гоё. Баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай. Маш их баяртай байгаа. Тэг хүн баярлуулах чинь их гоё шүү дээ. Тэг хүн бас нэг маш их гоё тийм аз жаргал сэтгэлийн бас нэг гоё таашаал өгдөг. Бүхэл бүтэн тавилга гэдэг чинь маш гоё бэлэг болох байх гэж одоо би тэрийг л жоохон тэсэн ядаг хэлээ гэдэг. За тэгвэл одоо үлцэн хоёр оролцогч явж хамтдаа хоолоо амталцгаая. За тэгээ. Манай хоёр байна уу? Одоо бүгдээ нэг хоолоо мундаг байсан шүү. Мундаг байсан шүү. Баяр хүргэе. Баясаа хоол айгуу сайн аргадаг. Зүгээрээ гэл өрөөл. За хоолоо амталцгаая. Би бол эхлээд Энэ яг юу амттай даа? Сармис юм уу? Нөө яриад сармис нам. Цагаан гаваагаа. Хойсто соос байгаа, сой соос байгаа. Чи миний ханг авсаад байгаа юм байна. Йоо. миний гол нэлээд спайс болсон шүү. Тий ёо зөвхөн бат юм уу саа гэсэн. Тийм чихэрлэг болсон тийм.